Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70% нь цөмийн технологийн гол түүхий эд болох ураны хайгуулыг хийжээ. Ингээд ураны нөөцөр нь дэлхийд 13 жагсаж байна. Цаашдаа хайгуул судалгааны ажлаа эрчимжүүлбэл ураны нөөцийн хэмжээ хэд дахин нэмэгдэх боломж бий гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, бусад орнуудад худалдах, чиглэлд зөв бодлого, хадуу хяналт тавиад ажиллавал Монгол улсын хөгжлийг хурдсгах, олон улс дэх байр суурийг өндөр түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 1 кг шар нунтаг нь нүүрснээс 1000 дахин илүү үнэтэй 3 сая дахин илүү энерги гаргах боломжтой тул дэлхийн орнууд цөмийн технологиор өрсөлдөж байна. Хэрвээ манай улс ураны хайгуулаа амжилттай хийж хоргүй буюу шар нунтаг хэлбэрээр олборлож экспортлвол энэ нь Монгол улсын олон улс дахь хамгийн чухал давуу тал болно гэдгийг хэллээ. Манай улс ураны таамаг нөөцөөр 1.5 сая тонн буюу дэлхийд тэргүүлж байна. Харин батлагдсан нөөцийн хувьд одоогоор 126 мянган тонн буюу дэлхийд 13-т жигсэж байна. Ураны судалгааны талаар иргэдийн хөдөлгөөнийхэн бол хэсэг гаргаж байгаа. Гэхдээ энэ бол уран бол зөвхөн Монгол хийж байгаа шинэ хэл биш. Энэ бол одоо 1950-аад оноос хойш дэлхийд даяар хийж байгаа. Дэлхийн олон оронд ураны олборлож байгаа. Ураны гаргаж өнөөдөр дэлхийд дээр 400 гаруй атомын станц ажиллаж байна. Энэ бүх түүхийг дэлхийн орнууд олборлож гаргаж авч байна. Түүнээсээ болж ямар нэгэн экологи хөндлөл гарсан тухай ностой мэдээлэл олон улсын цөмийн энерги агентлагийн шугамаар гаргавал байгаа шүү дээ. Энэ уран шар нунтаг бол их хортой цөмийн эрчим хүчийг Монгол хүн ашиглаж чадахгүй ч гэдэг юм одоо иймэрхүү энэ зүрийн одоо үндэслэгүй эсрэг сурталчилгаа бас их явж байгаа. Ер нь цөмийн эрчим хүч бол одоо дэлхийн холын ирээдүйн одоо гол их өсөр байх учраас энэтэй холбоотой одоо ураны уул уурхай одоо гарцааг хөгжүүлэх ёстой. Дэлхийн эрчим хүчний их өсвөр шахагдах хугацааны хувьд нефт 41 жил, байгалийн хий 50 жил, нүүрс 164 жил, уран 2550 жилийн дараа дуусна гэсэн тооцоо байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн орнууд ураныг ашиглаж цөмийн энергийг бий болгох тал дээр онцгой анхаарах болсон. Тухайлбал дэлхийд даяар 441 цөмийн реактор ажиллаж байгаа бол 20 жилийн дараа гэхэд 823 болж 2 дахин өснө. Энэ мэтээр дэлхийн нийт цөмийн технологи шилжиж байна гэдгийг мэдээллээ. Харин манай улсад сөрөг хандлага байна. Үүнээс болоод манай улс дахь зарим хайгуулын ажил одоогоор зогсож байгааг хэлж байлаа. Олон улсын нэгдсэн үндэс байгууллагын дэргэдэх байгууллага бид нар өмөлж байгаа. Олон жил хөгжсөн шинжилгээ болж хөгжсөн энэ ажлыг бол хэн нэгэн одоо мэргэжлийн ус хүн гарч ирээд энэгээр улс төр хийгээд байхыг бид зөвшөөрөхгүй бийцэгчд. Энэгээр шоу хийх зөвшөөрөхгүй. Энэгээр хэн нэгэн хүн PR хийхийг бид зөвшөөрөхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаагаараа өнөөдөр давуу талтай болж байгаа. Хайрхан, хараат, гурван булаг, дулаан уул, зөөвч овоо, үлзийт зэрэг томоохон 12 ураны орд газар илэрсэн. Гэхдээ ямар ч олборлолт хийгдээгүй, тийм хууль эрхцэн орчинч бүрдээгүй. Одоогоор зөвхөн хайгуул хийх боломжтой байгааг мэдээлсэн. Гэхдээ цаашид цөмийн технологиг нотогшуулахад бэлдэж, цөмийн энергийн газраас 600 гаруй мэргэжилтнийг гадаадын орнуудад сургалтанд хамруулад байгаа юм байна. Одоогийн